нэг залуу гэр бүл хүүхдээ өндөр болох л зорилготойгаа тэртээ өндөр эрүүл саруулах гэхийн тулд ингээ аягүй витаминуудыг бага наснаас нь эхэлж өгдөг гэдэг. Тэгээд тэр витаминууд ингээд зэрэгцүүлээ харсан чинь нөгөө витаминых нь одоо маркетинг тэрэлтэй за энэ бол ингээд ясан цаа энэ бол юу гэдэг те өндөр болгон за энэ бол оюуны хөгжил сайн ч гэдэг юм ингээд янз янзын юм өөр ингэсэн уурайлаг одоо ийм витаминууд байгаа те тэрийг нэг дор ингээд за энэ ясан цай маань энэ одоо өндөр болох юм ингээд өгөөдсөн чи яг ингээд нийлүүлээд харангууд артаа байгаа тэр найрлуудыг харахаар ижилхэн найрлагатай нийлүүлээд тооцоор тунгийн илүүдэлтэй байгаа хгүй. За жишээ татах юм бол одоо өндөр болгоно гэдэг бид нар бол хүүхэд байхад бид нар нэг тийм витамин дуруудаггүй те өстой органикаар л өслөө штэ те байгаагүй юм ч тийм байгаагүй. Тэгэхээр одоо чинь кальцийн хувьд хоолт ижээлээс хангалттай кальц авч чадахгүй бол жишээ нь бид нар кальц гэдэг минералыг нэмэлтээр ингээд болгож байгаа шүү хүүхэдтэй яг өсвөр насных нь шилжилтийн насад өндөр болж байгаа үед болон жирэмсэн цэвэршилтийн үед ингээд арай өндөр тунгаар хэрэгэлдэг. Тэгэнгүүт хамгийн дээд тун 1000 мг кальц унаа гэсэн бахад энд нэг кальцтай дээ, энд нэг кальц дангаараа тэ дахиад энд нэг өөр мэлттэй ч юм уу нэг кальц ингээ байгаа байхгүй. Нийлүүлээд харахаар хоногийн тон бүр 2500-аар авцсан. Тэгэхээр эргээд тэр маань гаж нөлөө нөгөө кальцийн янз бүрийн эрсдлүүдийг үүсгэх магадaltaй.